Эрхэм үзэгч танд магадгүй таны ойр дотны хэн нэгэнд дараах зөврөд илэрчээсэн үү? Гів гинт төгшиж өөрийгөө хянж чадхаа болж ухаан алдах байгаа юм шиг, унах байгаа юм шиг магадгүй галзуурах байгаа, өгч байгаа юм шиг бодлоод орж ирж тэр бодолтой автаж төгшөөрийнхаа тэр мэдрэмжинд автаж дагаралт нь нэгсэж пульс нь нэгсэж зөөрхөнд илсэж амьсгаланд авчтаж биеийн салгалан биеийн удирдлаггүй юм шиг болж тэнгүүд хамгийн түрүүнд 103 дуудаж аль нэг эмнэлгийн хүлээн авах руу гүйж өдөрт хэд хэдэн удаа магадгүй 103 дуудаж эмнэлэг рүү гүйж эмнэлэгт очингууд эсвэл эмч эрэнгүүд энд тайвширч ч юм уу. Тэгээд түүнээс хойш янз бүрийн эмч эмнэлгүүдээр явж хамгийн түрүүнд зүрх судасны эмч, мэдрэлийн эмч, дотоод шүүрлийн эмч, за эмэгтэйчүүдийн эмч. Тэгэд эмч нарт үзүүлнэ янз бүрийн шинжилгээнүүд хийлгэн. Гэтэл шинжилгээнүүд нь бүгд өөрчлөлт байхгүй. Эмч нар гайхна. Янз бүрийн онш тавина, таамаглал дэвшүүлнэ. Тэгэд эмчилгээнүүд чинь ерөнхий тайвшруулах, магадгүй зөөлөн унтуулах нойрны эмч гэдэг юм уу. Зүрх судасны, дотоод шүүрлийн. За эмэгтэйчүүд нь ялангуяа шилжилт цэвэршилтийн насных байх юм бол цэвэршилтийн янз бүрийн юмнууд бичиж өгнө. Тэр юмнуудыг үрдэн эсвэл баг гарна, бараг гарахгүй ч юм уу, эсвэл огт гарахгүй. Үрдэн гарч харьцангуй жоохон тайвширсан ч гэсэн нөгөө зөвөр нь дахиад нөгөө мэдрэмжүүд, айц, төгшөлт унах гэж байгаа юм шиг. Дахиад нөгөө даралт нь өсчиж өгнө. Дээшээ доошоо. Олцоо дээшээ. Пульс нь нэмэгдэнэ. Нөгөө л амьсгаланд авчтаж байд суух газраа болж чадна. Гэртээ ганцаараа байж чадахгүй. Заавал хэн нэг хажуудаа байлгах гэнэ. За тэгээд эмнэлгээр яваад үрдэн бараг гараагүй эсвэл огт гараагүй юм чинь лам бөөгөр яв. Ламнар янз бүрийн ном уншуулгэн. За тэгээд бөөнөр бас ламнар ч гэсэн янз бүрийн заслууд хийлгэн. Магадгүй тухайн үед арай гайгүй болно. Гэхдээ дахиад зөөрүүд давтагцаар илэрсээр л байна. Уламжилтын эмчнэрээр явна. Уламжилтын эмчнэр маань хийн хөөрсөн байна. Голын хий, халуун хий, савны хий гэж онш тавина. За тэгээд янз бүрийн тангууд өгнө. Бас дахиад янз бүрийн ийм заслууд хийлгэн. Дахиад үрдэмгүй эсвэл баг зэрэгэл үрдэм өгнө. Зөөрүүд нь дагсаар л. За тэгээд энергийн засалж янз бүрийн үзэж хардаг хүмүүст үзүүлнэ, харуулна. За бөөнөртэй ч юм уу ямар нэгэн хараал атга хөрсөн байна гэж хэлнэ. За тэгээд бас дахиад заслууд хийлгэн. Дахиад үрдэмгүй эсвэл баг зэргийн үрдэн гараад дахиад автна. Толгой бүр яахаа мэдхээ болно. Аргаа барна. Тэгвэл эрхэм танд болон таны ойр дотны хүний онш нь бол удаан хугацааны эсвэл маш хүчтэй стрессийн үр дүнд үүссэн сэтгэл түгших эмгэг гэдэг өвчин гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ бол сэтгэл түгших эмгэг шүү. Хамгийн гол үндсэн эмчилгээ бол сэтгэл заслал эмчилгээ. Дээрэс нь тухайн үед нь түгшилтийн эсрэг эмнүүд он. За энэ өвчний үед бас хамгийн хэцүү нэг зүйл нь хүмүүс ойлгохгүй. Хамаатан садна чамд юу дутж байгаа юм? Гэр орон байна. Ажил төрөл, гэр бүл, машин байна. Бүх юм байхад чи бодлоо удирдах чадахгүй шүү дээ. Чи бодлоо л удирдаач гэж зөвлөнө. Огт ойлгохгүй. Зарим нь ойлгох гэж хичээнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа шантарн бас бухимдаж эхэлнэ. Сэтгэл түгших эмэгтэй хүмүүс бүр аргаа бараад энэ өвчний оронд гар хөл маань хуурчихгүй явдаа. Тэгвэл хүмүүс намайг ойлгоно доо. Эсвэл зарим нь бүр энэний оронд хор тавдар тусчихгүй явдаа гэж бодно. Ойлгохгүй учраас хайртай хүмүүс. Маш хэцүү. Гэхдээ дахиад хэлэхэд энэ бол сэтгэл түгших эмэг. Эдгэрдэг өвчин шүү.
бүрэн идэрнэ гэдгийг танд хэлье. Та гагцхүү яг туршлагатай сайн сэтгэл засалж эмчид очих хэрэгтэй. Шаардлагатай бол түрүүн хэлсэнчлэн тэр төгшөлтийн эсрэг юм заашгүй хэрэгтэй гэдгийг танд хэлье. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.